За өнөөдөр импульс буюу импульсийн момент шилжих гээд аксиом 3 хичээл орно. Тэрний өмнө хэдүүлээ эхлээд өмнө хичээлээр үтсэн хичээлүүдийг чартн дээр баталгаажуулаад. За ерөнхийдөө бол чартыг ханшийн хөдөлгөөнийг харж эхлэхдээ том цагаа зурж эхлүүл зүгээр байдаг. Одоо жишээлбэл weekly-гийн лагаа үзнэ, тийм ээ. Өнөөдөр одоо ямар өнгийн лаг гархан шиг байна гэдэг ч юм уу, тийм ээ. За иймэрхүү байдлаар бол лага шинжин. За үүний дараа цагаа жижигрүүлээд одоо weekly бол энэ 7 хоногийн лаг ямар өнгөтэй баймар байна, тийм ээ. Энийг бид нэр үзчихнэ гэсэн үг. Одоо ингээд харуул ойлгомжтой, тийм ээ. Энэ чи одоо бүдүүр хөдөлгөөн явсан гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэг өгснөө л гэсэн санаа. За энэний дараагаар бид нэр daily руу шилжээд за 7 хоногийнхан одоо дундаа дуусчин, тийм үү? 7 хоног одоо тийм өнөөдөр 5 дахь өдөр гэдэг чинь энэ 7 хоногийн лаа одоо нэг иймэрхүү маягтай дууслаа шүү. За тэгэхээр дараагийн шинэ 7 хоногийн лаа яаж эхлэх юм болоо, тийм ээ? Хаалтын ханшин дээрээс одоо нээлтийг хийгээд ийшээ зөвгөө хийгээд доошо татах нь уу, доошо зөвгөө хийгээд дээшээ явах нь уу гэдэг энэ юмыгаа бид нар яаж олдог вэ гэхэлэр ерөнхийд нь ингэж харцгаад тэгээд дээлээ рүү шилжээд за маргаашин лаа одоо нэгд өдрийн лаа тэгвэл ингэж гарах юм байна, өнөөдөр ингэ хаагдж байгаа юм байна гэдэг, тийм ээ. За тэгэхээр ингээд том цаг дээрээ дүрсийг зураад үзэнгүүт энд ингээд импульс орж ирээд импульсийн дараах бүдгэр хөдөлгөөнийг хийж байгаа юм байна гэд. За энэ юун дээр daily дээр бол энэ юу нь харагдахгүй нөгөө төгсгөлийн pullback-аар хязгаартай чи явж байгаа шүү дээ. Энэ нь харагдахгүй учраас бид нар дахиад жижигрүүлээд 4 цаг руу шилжиж хараад ингэ явдаг гэсэн үг, тийм ээ. Ингээд 4 цаг руу шилжиж хараа явдаг гэсэн. За тэгэхээр өмнөх хичээлээ бид нар импульсийн дараах за хөдөлгөөнүүдийг үзсэн. Импульсийн дараах 1-р хөдөлгөөн, дүр садгалагдах зарчим, дүр сувсах зарчим гэдэг, тийм ээ. За тэгвэл энийг бид нар чартн дээр нэг юу агаад хараадах юм. Ингээд за бид нар ингэж ярьсан, тийм ээ. Импульс гэдэг бол цулаас нь нэг өнгийн лаг гэлдэг юм аа, тийм ээ. Цулаас нь нэг өнгийн лаг гэлдэг юм аа. За энэ бол задарсан байгаа хэсэг байхгүй юу? Баг цаг руу арай задлаад pullback-ыг гаргаад ирсэн байгаа гэсэн үг. За тэгвэл энийг хэдүүлээ monthly дээр ороод харах юм бол ийм цулаасан одоо нэг өнгийн лаг эднэр одоо гараагүй байгаа гэж ойлгох нь шүү дээ, тийм үү? Ингээд нэг 4 сарын өсөлт хийчих. 4 одоо нэг лаа нэг сарын лаа гэсэн үг шүү дээ, энэ monthly гэдэг чинь, тийм ээ. За бид нар том цагаараа аваад үзье. Ийм. За энийг бид нар тэгвэл 4 цаг гэж төсөөлчих л байх. Төсөөлчих. За энэ 16 цаг өссөн гэж ойлгоч. За тэгээд энэ өсөлт буугаад энд ийм улаанлаа. Одоо лааны хичээл дээр байж байгаа шүү дээ. Энэ эргэлтийн лаа, тийм ээ. Энэ юу гэд spinning top гэх тийм ээ. Энэ эрүүл гэлээ. За тэгвэл энэ лаа гарсан импульсыг бид нар авчлаа. Одоо энэний дараах хөдөлгөөн яаж явах юм бэ? Хотхор дүрс хийх ёстой шүү дээ, 1-р хөдөлгөөн, тийм ээ. За энэ 1-р хөдөлгөөний хотхор энэ дүрсийг хаагуур хэмжээтэй хийх юм болоо ингэж ярьсандаа импульсийн хамгийн төгсгөлд гарч байгаа хэдэн ч pullback байж болно, тийм ээ. 1 2 3 гэх юм. Тэгвэл энэ хамгийн сүүлд гарч байгаа pullback-аар хязгаартай ийм хотгорын ёроол явах юм байна гэж үтсэн учраас одоо бид нэр энэ импульсээ задлаад харъя, 1 цаг доошлуулна гэсэн, тийм ээ. 1 цаг доошлуулад ингээ харахаар баг зэрэг дээшээ доош засаг. Яг гэвэл энэ чинь нөгөө том цаг дээр зөв байгаа юм чинь жижиг цаг руу шилжчихээр лаа болчдөг, тийм ээ. Ингээд жоохон дээш нь доош ингээд татаад өгчдөг. За одоо энэ дотроо ингээд харъя. Задлаад харсан чинь pullback энд 2 байна. Тийм үү? Эхлээд 1-дүгээрт нь энэ гарч 2-дугаарт нь энэ гарч, тийм ээ. Энэ гарсан байна. За энэс дээшээгээ pullback хөдөлгөөн гараагүй байна. За тэгвэл энэ импульсийн дараах 1-р хөдөлгөөн нь өөрөө хотхор дүрс заавал байна гэсэн энэ хотхор дүрсийн энэ том жижиг байх, тийм ээ. Ягаа ийм байж болоогүй, ягаа ийм байж болоогүй ингээ яриад байсан шүү дээ. Тэр чинь энэгээр хязгаартай байдаг байна. Хамгийн сүүлд гарсан одоо энэ pullback хөдөлгөөнөөр хязгаартай явдаг байна. За энэ. За тэгвэл энэ хөдөлгөөний чинь нэг талын хан нь одоо энэ дүрсийн чинь нэг талын хан нь дахиад дараагийн хөдөлгөөн энэ дээшээгээ одоо ингэсэн гэсэн үг шүү дээ.
бид нар энэ дээр одоо Fibonacci тавих юмарч шаардлагагүй гэсэн үг байна. Хамгийн доотны лааны биен дээр тавилаа. Бид нар энэ хоёрын төвшинг дүрс эхлэл төгсгөл дээр тавилаа. Тэгээд дээшээгээ энэ ингээд Fibonacci хэтрээд явчихсан юм ерөөсөй байхгүй юм тийм үү? Дүрс одоо ингээ явцсан байсан бол бид нар дүрсийг буцаад ингээ эргүүлнэ гэсэн тийм ээ. Гэтэл ингэсэн юм ерөөсөй байхгүй. Арай гэж нэг юм зүгээр өөрийнхөө дүрсийг хийж дуусгачээ энийг тийм үү? Тэгээ энийг яг ингээ лааны биен дээр авна. Энэ арай гэж хийж дуусгачээ. Тэгвэл бид нарт энэ Fibog ингэж тавиад байх шаардлага байхгүй учраас дараагийн дүрс дахиад дүрс хадгалагдах зарчмаараа хотхор байна гэн. За дараагийн дүрсийн энэ хотхор байх нь том жижиг нь юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр энэ явж байгаа дүрсийн нэг талын одоо энэ ханыг бид нар авч үзэх ёстой. За энэ болохоор эндээс явж байгаа импульс байлаа. Одоо энэ чинь буцаад мантл дээр бид нар мантл дээр энэ эхний импульсыг авсан бол бид нар мантл дээр очиж харчин. За тэгэнгүүт энд ийм дүрс ингээд импульс үсчихлээ. Гэхдээ эн чинь өөрөө нөгөө дараагийн жижиг цаг руу орохороо энэ урт зөөнүүд нь ингээд ла болж хувирж байгаа энэ тийм ээ ингээд ла болж байна. За ингээд энийг нэг импульс гэд аваад үзэх юм бол за энэ импульсийн дид импульс гэж явна тийм ээ. Дид импульс. Одоо эн чинь үндсэн том түлхүүр импульс болчихж байгаа шүү дээ. Одоо энэ маань өөрөө дид импульс. За энэний дараагийн хөдөлгөөн нь ямар байх юм бэ гэхээр энэ импульс дотор ч ганцхан л пул байхгүй энд. Өөр алга энд байхгүй, энд байхгүй тийм ээ. Энд нэг л байна. Энэ. За тэгвэл энэ дүрс маань энэний дараагийн дүрс маань өөрөө эндээс эхэлж байна. Лааны биенээс дүрс эхлэх ёстой. Энд юугаар хийх нь хамаагүй байдгаа гэж заасан тийм ээ. Энд юугаар хийх нь хамаагүй. Энд юугаар очих нь хамаагүй. За энд зүгээр ч очиж болно. Ла биеэр ингээд тулаад очиод таагдсан ч болно. Эсвэл ингээд өнгөрөө явсан ч болно. Хэрвээ өнгөрөөд явах юм бол бид нар энэ дээр Fibog татнаа л гэж ярьсан шүү дээ. Лааны биен дээр тавилаа. Ингэж тавилаа дүрс хувьсан орж ирнэ л гэж үтсэн тийм ээ. За тийм болохоор энэний хувьд л одоо ингэж явсан юм байхгүй. Дөнгөж дүрсээ хийгээд дууссан байна. За одоо энэний дараа бид нар энэ дээр Fibog тавих шаардлага болчих тийм ээ. Энэ дээр бид нар ингээ Fibog тавих шаардлага бол яг тэгвэл эн чинь дээшээ яваагүй юм чи. Явахгүй байгаа юм чинь тийм. За тэгвэл энэний дараагийн дүрс нь ямар байх юм бэ гэд ингээд хичээлүүд цаашаа ороод явна. За тэгэхээр одоо бид нар өнөөдөр нөгөө өмнөх үтсэн аксиом 1 буюу импульсийн дараах хотхор хөдөлгөөн, ямар байдаг юм бэ гэдгийг энэ дээр ингээд үзчихлээ гэсэн үг тийм ээ. Үзчихлээ гэсэн үг. За тэгвэл одоо бид нар энэ ингээд нөхөр энд дахин нэг ийм хотхор дүрсийг хийгээд энд дахин нэг хотхор дүрс. Энд чинь дээшгээ Fibog хэтэрч явахгүй байгаа учраас ингээд хотхор гэд дүрс хадгалагдаад яваад байна шүү дээ тийм ээ. Дүрс хадгалагдаад яваад. За эндээс орж ирж байгаа импульсийн ингээ явж байгаа импульсийн энэ төгсгөлийн пул бакаар хязгаартай ийм дүрс яваад байгаа. Энэ одоо энэ дүрсэн доторх задаргаа гэдэг хичээл орохоор энийг ойлгоно. За ингээ явж яснаа энд дахиад дүрс хадгалагдаа. Энд чинь нөгөө Fibog хэтрээгүй шүү дээ дээшгээ тийм ээ. За хэдүүлээ Fibog тавиад үзчихье. Лааны орол дээр тавилаа. Инглээ тийм ээ. Энэ давсан юм ерөөс алга. Энэ. За энэ дүрсэн дотор нь орцсон байгаа энэ pullback бол хамаагүй. Гол нь энэ дүрсийг биеэр давж гарч ирчээд ийшээгээ Fibog давхтаа дахин ийм ногоонлаа ингэж үргэлжлэн гарч ирсэн байх юм бол бид нэр Fibonacci-гийн 3 төвшин давлаа дүрс эргэхнэ гэж үздэг тийм ээ. За гэтэл энэ тэгсэн юм алга тэгэхээр яана гэсэн үг юм гэхээр дүрс хадгалагдана гэсэн үг тийм ээ. Дүрс хадгалагдах зарчим явж байна гэсэн үг. За одоо энд ингээд дээшгээ яв бүр алга боллоо. Энд дахин ингээд импульс гараад ингээд явчих ингээд бүр импульсүүд ингээд ингэж импульс гараад тийм ингээд яваад гэсэн. За бүр сүүлийн импульс бол одоо энэ дээр гарцсан явж байна. За тэгэхээр бид нарт одоо бол импульсийн момент шилжин гэдэг хичээл дээр бид нар энэ импульсүүдийг үзэх гээд байгаа. Энэ одоо энэ хөдөлгөөнд ямар ч хамаардаггүй болж байна гэсэн. Энэ тусдаа бие даасан хөдөлгөөн үүсгэж байна гэсэн.